Үрэгдсэнийг хүлээгч өгүүлэг. 1939 оны намар Говь нутагт судлын ногоо машинтай цэргийн нэг дарга Ямаа өвгөн гихчинхийг 90 сурсаар ичв. Тэрээр халах голын байлдаанд байлцсныг баг даргын тухай яваа боловч очсон тэр айлтаа баяр баясгалан өгч чадсангүй. Гэрийн баруун хоймор өргөн нүртэй шунааны ус буурал янх гэр цэжтэй 50 хэрэм настай Жемин гихч гүнээс нь алдаж. Хөөх. Ихэс бид 3 хүү төрсөн юмсан гэж нүднээсээ ганц боловч нулимс унгахгүй гэж шүд зөө. Цааш өгүүлэхтэй Жемин дундах маань тэр жил одоо баг дүү маань улс орныхоо төлөө баатарлаг байлдаж байгаад гав явайг болсон боловч игэн тайм би үрэгдснээс хойш үлдсэн бидэнд ямар баяр баясгалан байх вүлээ дээ гэд нулимсаа барьж ис чадан асгаруулж гар. Дооттэй цугаа минчгэр хүрэн царайтай цээжинбийн дан хөх дайланбан тэрлэгтэй багтаж чадсан бүдүүн авгаа. Ти иви минь энэ хорвоо гэдэг чинь юу яасан хийцүү гэж өгүүлэнгүүтээ Говь нутгийн халуун хуурай агаарт гандан борлохын хозрэгцэгээр сайлс хүндээ зөөлрсөн гараа нүүрэндээ аваачин ингэнэ. Нөгөөтэй нь үнсийг нь хайсан том тулганы хажууд ээжийнхээ дээлийн үлдцээр хийсэн өмднөөс өөр хувцсгүй. Борхон ходооттой лантгаржал аав ээжи хоёрынхоо ой гашуу болж байгааг гайхан нүд бүлтэлцүүлэн ширт. Түүний дээдтэй Ямаа өвгөн 80 насныхаа найрыг 3 жилийн өмнө их хүүгээрээ хийлгсэн бөгөөд ам үрэгдсэн Баатар ирийн хойноос хамгийн гашуудах ёстой хүмүүн байл. Гэвч чих баахан хатуу нүдний хараа муу байж анх муу мэдээ авчрагчийг орж ирэхэд хүү минь ороод ирвөө гэсэн байдлаар нэгсэн гарч яваад ихэвчлэнүүд анин уруул хөдөлгөж суудаг хэвтэ орсон бай. Тэгээд эцэст нь өвгөн эмэгтэй хүний дуу алдан ингэнийг сонсов. Нүднээ энтрийг ачив. Гэлээж хүү бэр хоёрын нүүрний хувиралд өөлөх инээхийн чухам алин дээр байгааг ялгуурлаж үлж чадна. Хүүхдүүд та нар минь одоо юу болоод юуны тухай хөөрөлдөн инээдэм шууган болно вэ гэж асуусанд цөм дуугаа хураан чимээгүй болов. Үнэндээ өвгөн хорт өмнө үг ярианд ийхүү хөндлөнгөөс оролцож байсан утаагүй билээ. Иймд ирэм хоёр аав бидний яриаг дуулж уу? Аль зүүнсээ болон гороо таварлаж байна уу гэж шивнэлцэн юу гэж хэлхээ олохгүй сандарцгаав. Үнэндээ ил гунигт явдлыг мэдхийг чин сэтгэлээсээ юм. Учир нь гэвэл өвгөн хэдэн сарын өмнө тэрхүүгээ цэрэгт мордсоор даруй 5 жил болов болсон. Энд би өөхөх маань өнөө маргаашгүй болсноор барахгүй хэдэн жилээр хожимдож байна. Өөрт минь амьд явах яр шиг болж гүйтсэн. Ганцхан хорогдох маань чи чамтай уулзалгүй нүдэн үл сүнс минь хорогдсон зууртын зовлон эдлэгт бол арга буюу түүнээ сайн амьд нь сүнс минь зөхилж байна. Ой имд чи энэ жил заавал ир. Сэтгэлийг минь амраа. Сүнсийг минь хорогдох юмгүй болго гэж өгүүлэн захиа бичүүлж явуулсан юмсан. Үүнийг нь одоо Жемин амнын дурдмагц ихнэр нь нэмэн давтаж үүдэн хоймор сууга даргын зүрхийг шимшрүүлв. Гэтэл өвгөний сэтгэлд ямар нэгэн сэжиг төрөг бололтой гал нь барагдаж гадуураа цэнхэр хүрээ тогтсон олбор нүдэд зовчлон хүн бүрийг наривчлан ажиглав. Та нар
юугаа ярилцсан вэ? Юунд миний асуусныг тоохгүй байна вэ? Гэж гомрохсон Жимийн өөрийн ирэхгүй болсон дэрэгдэн очин чихэнд нам толгон. Аа минь. Энэ жил дүү маань ирж чадахгүй гинэ. Үүнд өвгөн ихэд зочин яагаад тэрвэлээ гэж өөдөөсөн ширтв. Халах гол юм байл танд гарамгаа байлдаж баатар болж тушаалд ивсэн. Тэгээд л ажил их энэ жил ирж чадахгүй болоод энэ даргаыг наашуулж үдэ гэсэн өвгөн. Гэж багтан нэмсгэлснэ. Гү тэгэхэд хэзээ ирэх юм бэ гэж царай хуурга. Хойтон өдөөд ирнэ гэж хэлүүлж үдэ гэсэнд өвгөн царай хурцилгэн бодол хийлоод нэг жил гэдэг надад дурт хугацаа. Би чамд байж чадах уу гэж өөртөө асуулт тавиад. Үгүй ингээд жоохон өнөдөр аль сарын хэдэн бэ гэхэд намрын дунд сарын 15 гэж Жимэн гарвал. Энэ нь болоходлаа амандаа орсныг үгүйсэн нь тэр байл. Өвгөн намрын дунд сарын 15 гэж тавтаад за яах вэ? Би тийсэ гэх нь хажуугийн хүмүүст өөхөх хамдах хоёрыг өөрийн санааны хэрэгт боддог байх нэ гэсэн мэт бодогдвол тэр мөртөө бас хүүд минь хойтон өдөд ирнэ гэснээрээ заавал эрхийг хэлүүлээрэ гэл. Тэр нэгэн өдрөөс эхлэн Нимаа өвгөн өдөр нэг бүрийг алдахгүй тоолох болсон бөгөөд орж ирсэн бүхэнд миний хүү Баатар бас тушаалд ивсэн их дарга болсон. Энэ жил ажлын завдалгүй аргагүй ирэх нь ашиж чадахгүй юм гинэ гэж баяр багтал болгон ирнэ. Их хүү бэр хоёр нь өвгөний аль болох аятай таатай байх гэж тийхүү ярих бүрд өрөвдөх зүрх шимш гэлээч нэгэнд хуурснаа буцах нөхцөл алга. Харин ч улмаар их түүлбэл дээр гэж үзэх тул тийм энэ жил дээрэхгүй хойтон ир гэж өвгөний чихэн доолдох үз чанга өгүүлээд дараа нь уг явдлыг нам дуугаар нэггүй яран халаглана. Энд тэр явдал орчны хүмүүс доорхноо даргасан учир тодорхой бол. Энэ үед хүмүүс өнгөрсөн тэр ирийн аль сайхан талыг нь санан дурсахын хазар ихтэйгээр амьд миндэд тооцсон хөлийг чөхөөрхий өвгөнийг мандахгүй өрөвдөн шогшир. Гэвч юм бүхэн хуучирч хүчтэй алддаг гэдэг. Тэр ёсоор хүмүүсийн өрөвдөн шогшрох аяанда зам гарсан төдийгүй өдлөн зүнхцдийн жишээ инээдэмд үзэгдэл болон яригдах тийш хандав. Гэтэл өвгөн өнөө хоосон итгэлд гүнээ автагдсан гэв. Төрийн их танд орж Баатар болох нь гүйөр жирийн хүний хэрэг биш шүү дээ гэж бодох тусам сэтгэлэн сэргэх бөгөөд түүний хүнгүй ганцаараа байлаач гэсэн амнын ярихаас өөр аргагүй байдаг гэж. Түүнийхээ дээр бас үлгэр домгийн баатруудыг үнэнхүү хэрэг дээр тодорсон түүхийн гайхамшигт хүмүүсийн явдлуудтай хутгалдуулан нэмэн ярьж шоолон давхархах маягаар хилэлцэгчдийн яриаг улам дэврэ. Эрүүл мэндэн гэвэл бас ч доройтсон зүйлгүй. Өглөө босох нь эрцэж, шөнө унтах нь оройтсноор барахгүй. Малын захад шилбүүр барин. Хай, хүй хашгиран зогсох дуртай болсон өвгөн санаа сэтгэл сэргэсний хэрээр бие мах бодонд сайжирсан байл. Үүнд хүү бэр хоёр нь нэг талаараа баярлаж байвч нөгөө талаараа нэгэнд хуурам ихсний мэдэгдэчихвээ гэж ямагт гимшиж болгоомжилж гэлээ. Энэ ертөнцид элэгдэн хуучирдаггүй юм даанч байдаггүй шигээ тэдний болгоомжилж аяанда сулрах тийш анд.
Ямагт ээлжлэх өдөр шөнийн урсгал саатуулагч хэн байдаг вэ? Хүн амьтан альч өөрсдөө амьдралын хойноос ийм тийм зүтгэж байх зур тоот сар дистаралыг өнгөрч ээлжид улирал аяандаа ирэх тул диймэтгэд мөн л намарын уур орж ирсэн байна. Энэ зур мөн хоногийн нэг жухам нэгээр нь тоолж байна гэвэл гагцгүй үл иргэн иргэчийг хүлээгч. Тэрээр босох суух хоёртой тамирдах